Дотоодын цэргийн аль паагчид байшин шатаж байсныг унтрааж иргэний амнаас эд хөрөнгийг хамгааллаа. Тухайлбал 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дотоодын цэргийн байгууллагын аврах шалгаруулах марш тактик тусгай бэлтгэлийн цогцлбор тэмцээнд оролцохоор бэлтгэл сургалтанд хамрагдаж байсан дотоодын цэргийн тэг 5 дугаар ангийн байнгын бүрэлдэхүүний аль паагчид хуваарийн дагуу өглөөний гүйлтэнд гүйж байх үедээ сонгон хайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах иргэн Огийн байшин шатаж байсныг унтрааж галын машин ирэх хүртэл хариу арга хэмжээг түргэн шуурхай авч ажилласан байна. Яста маш их баярлаж шүү. Одоо хоёулын амьд хоёр хөгшин амьд болохоор яста айгүй хэцүү гараад байгаа таад тасалсан би одоо маш их өглөөний эмчиг авах явцад картч явсан байх байхгүй. Тэгээд тэр хооронд гараад тэгээд ямар сайнта унтраад өгсөн гэж хэлээд одоо бидэрт яста хатан баярлалтай даа суухта хэлэх үг алдахгүй болсон шүү дээ. Тэр үедээ танаа таазуул гал гарчаа гэдэг. Тэр чиглэлийн хүмүүсд тусалсан манай тэр нэг охин сууж ирсэн. Нэг хөгжим шиг гараад тэгээд тэр тусгай байсан үедээ бодоо авсан. Одоо тэдэрт маш их хатан баяр хүргэж хэлээд байж чинь одоо интернетээр хүний нэгдсэн сүлжээ гарч юм гэж шүүхтэй шүү дээ. Аймаг байлсан шүү дээ. Дандаа санацаад амьд хүргийдээ Иргэний аим нас эд хөрөнгийг авран хамгаалж ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртөөгөөр биелүүлсэн аль паагчдаа талархал дэвшүүлж цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.